Халдвар хамгааллын дэглэмийг бүх шатнд сахихыг үүрэг болгов. Энэ жил томоогийн вирусын дэгдэлд оргил үе нь олон жилийн дунджаас эрт эхэлж байна. Өрхийн эрүүл мэндийн төв болон хүүхдийн кабинет урт тусгасан цагаар ажиллаж эхэллээ. Дахин нэгэн худалдааны төв гал төмөрд өртөж шатжээ. Нутгийн зүүн өмнөд хэсгээр зас орж засан шуурга шуурна. Орос улбаны улстай нийслэл хооронд шууд нислэг сэргээх асуудлаар уулзаж ярилцлаа. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Ерөнхий сайд Зандан шатар цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг хумих гэхээс илүүтэй эхний ээлжид халдвар хамгааллын дэглэмийг бүх шатнд сахиулах үүрэг өглөө. Ковид цар тахлын үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ дахин сэргээж хүн бүр амны халт зүүхээс өксүүлээд урьдчилан сэргийлэх ажлыг бүх төвшөнд хариуцлагатай хийх хэрэгтэй байна. Ингэхдээ хамгийн чухал нь иргэдийг бухимдуулахгүй. Зөв зохион байгуулалт хийж эмнэлгийн ачааллыг яаралтай бууруулах, зөвлөгөө өгөх, захимаар цаг авах нээлттэй утас ажилуулах хэрэгтэй. Хүүхдээ үзүүлэх гэж олон цагаар дугаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэж, үйлчлэгийн төв нээхийг эрүүл мэндийн яамныханд онцгойлон сануулжээ. Олон жилийн хөдлөл зүгээр манай улсад томоогийн өвчлөл жил бүр 9-р сарын сүүлээс эхэлж 12-р сарын сүүл 1-р сарын эхэнд оргил үедээ хүрдэг. Харин энэ жил 2-3-7 хоногийн өмнө буюу 11-р сарын эхэнд томоогийн вирус орчилд орж өвчлөл нэмэгдэж байна. Ковидын цар тахлын дараагаас эхлээд бол яг энэ томоогийн 3 вирус зэрэг орчилд орж ирдэг. Ийм бол зүй тогтлоодоос ажиглагдаж байна. Гуруула зэрэг өвчлөл үүсгэж нийт өтгчл жоох өндөр ээлжлээд ийм өндөр байдалтайгаар явагдаж байна гэсэн. За мөн бол амьслын замын синстал вирус энэ 2 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл хүндрэлийг үүсгдэг голлох вирусын нэг байдаг. За энэ вирус бол бас энэ томоогийн 3 вирустэй зэрэгцээд орчилд ороод өвчлөлийн дэгдэлтийн голлох шалтгааны бас нэг болж явж байна. Томоогийн вирус орчилд орсноос 6-7 хоногийн дараа оргил үедээ хүрдэг. Зүү тогтолтой. Энэ жил 12-р сарын дундуур оргил үеийн тохиох магадлалтай байна. Дөрвүүдийг бүсчилж тус бүрд өрхийн эрүүл мэндийн төв болон хүүхдийн кабинетийг урт тусгасан цагаар ажилуулахаар болжээ. Тэдгээр нь ажлын өдөр өглөөний 8:30 минутаас оройн 20 цаг хүртэл, амралтын өдөр 11-ээс 18 цагийн хооронд тус ажиллана. Харин бүх нийтийн амралтын өдөр 11-ээс 17 цаг хүртэл ажиллах юм. Гэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүдийг бүх өрхийн эрүүл мэндийн төв биш тухайн дүүргийг бүсчлэл тус бүр дээр өрхийн эрүүл мэндийн төв эсвэл хүүхдийн кабинетийг ажилуулах зохион байгуулалтыг хийж байна. Энгийн үед нийт дуудлагын 30 хүртэлх хувийг хүүхэд, 70 хүртэлх хувийг насанд хүрэгчид эзэлдэг байсан бол одоо энэ харьцаа 50-50 болж өөрчлөгдөжээ. Тиймээс нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 1200 гаруй орыг нэмэлтээр дэлгэсэн. Цаашид оргил хичээлийн үед 1500 болгож өсгөнө гэлээ. Улс аймгийн төв Улаангом хотод шинэ Улаангом буюу олнын нэрлэж заншснаар улаан захын барилгад өнөөдөр өглөөний 8:40 цагт гал гарчээ. Галыг унтраахаар аймгийн онцгой байдлын газрын 56 алба хаагч 8 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Алба хаагчдыг очиход 42-ыг харьцах 64 метрийн хэмжээтэй 2 давхар сэндвичийн худалдааны төвийн 2 дугаар давхарт гал төмөр гарсан байжээ. 360 гаруй түрээслэгч үйл ажиллагаа эрхэлдэг тус барилга бүгэлдээ галд өртсөн байна. Бүх нийтийн амралтын өдрүүдэд төвийн аймагуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймагуудын нутгийн зарим газраар цас орж, засан шуурга шуурна. Ихэнх нутгаараа цаг агаар докторгүй байх төлөвтэй байна. Ингээд орох урт үндэсний хувьд мэдээлэл үргэлжлүүлэн хүргэе. 25-нд баруун болон төвийн аймагуудын нутгийн зарим газар говийн нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд төв болон говийн нутгийн зарим газар зүүн аймагуудын баруун хэсгээр, за 27-нд хөвсгөлийн уулар нутгаар, 28-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг зүүн аймагуудын баруун хэсгээр, 29-нд төв говь зүүн аймагуудын нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн зарим газраар секундэд 16-аас 18 м хүрч ширүүсгийг анхаарууллаа.
Иргэний нисгийн ерөнхий газрын даргын тэргүүлсэн иргэний нисэх болон үндэсний агаарын тээвэрлэгчдийн төлөөлөгчид Оросын холбооны улсын тээврийн дэд сайдын урилгаар Москва хотноо ажиллалаа. Ингэхдээ холбооны агаарын тээврийн агентлагийн удирдлагуудтай хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг сэргэх асуудлаар ярилцсан байна. Хоёр тал шууд нислэгийн тоог нэмэх хүсэл сонирхол байгаа хэдий ч одоо байгаа буюу Москва, Улаанбаатар болон Красноярск болон Ирхүүгийн чиглэлд холбогдох нислэгийн тоог нэмэгдүүлж зорчигчдод илүү татаа сонголт бүрдүүлэх зүйтэй гэж үзсэн байна. Ялангуяа Красноярск болон Ирхүү чиглэлд 7 хоногт 2 удаа үлдэж байгаа нислэгийн хуваарийг Москвагийн холбогдох нислэгүүдтэй уялдуулах, давтамжийн нэмэх, Аз руу чиглэсэн транзит урсгалыг дэмжих талаар санал нэгджээ. Харин цаашид зорчигчийн эрэлт өссөн үед нийслэл хоорондын шууд нислэгийг сэргээх боломжтойг онцолжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.